Хүчит бүхийн давааны 4-ийн даваа эхлэж байна. 4-ийн даваанд бас л Баянхангар аймгийн Адаацэг сумын хэрэг Монгол улсын авраг амар санаагийн тэмүүлэн зодогдолтой. Зүүн жигүүрт нь Ус аймгийн Давсан сумын хэрэг улсын чин отхон мэдлэг зодогдож 4-ийн даваанд барилдахаар гарч ирлээ. За. Яг камерыг даваа шүү. Камерт байна. Хиний бүхвэ. Одоо ингэж явах шүү. Бас шүү яа. Барилдахтай юм барилдаа. Шаа. Анцорнлиста бич бас улсын чухал юм дандаа ингэж шүү. Чи одоо өмнөх 3 даваашгыг онгоолсон чи юу? Чирүүхэн ажиллаж үздэг. Чи өөрөө тэгээд За онцлаа да. Зодод байлгүй. Ямар хэцүү юм. Онцгүй татаач. Сая чинь. За 4-ийн даваанд Баянхангар аймгийн Адаацэг сумын хэрэг Монгол улсын авраг тэмүүлэн аргагүй аврах юм байна да. Ялаад тугаа ториод дэвэн дэвсээ явлаа. За одоо дараагийн хүн юм болдоо. Бас л Тийм болдоо. За юу ч гэсэн хөлийн цэцтэр очиж нэг харддаг юм аа. Хин хэнийг амлсан байна үчиндээ. Хөө өнөөдөр энэ хоёр бүх чинь үргэлжид үзэх юм байна да. Өөр бүгдээ үзэлцэхгүй байх та. За Баянхангар аймгийн 100 жилийн зориулсан бүхий хүчит бүхий барилдааны 5-ын даваа эхэллээ. цаасаар байлтаа дээ. Цаасан. За андуурччөө. За Монгол улсын цагаан сарын барилдаанд барилдахаар хүчит олон бүхчүүд ирсний дотроос Баянхангар аймгийн Адаацэг сумын хэрэг амар санаагийн тэмүүлэн авраг зодогдлоо. Нөгөө жигүүрт нь бас л улсын чин Усагийн Давсан сумын хэрэг хүчит бүх отхон бид зодогдлоо. Хамгийн гол нь яагаад тэмүүлэн авраг яагаад ийм олон ажиж байна. ийм олон хожихоос гадна яагаад дээр нь цохиж ургаж одоо болохгүй шүү. Энд чи матч. За. Тэр бүхий нэр хэмбэ. Энэ яасан сонь зодгилдэг хүн бэ? За. Улсын чинь чистэнэ Аман үзэж байна да. Ахгүй нэг гой зодгож байна да. Энэ улсын чинь бас их юм байна. Яагаад авах цогтаад байна? Хүш. Одоо ингэ зодооны бэлтэн өнөхдгийн
бас иргэн шүү дээ. Хөөе боо. Мод эцэг бацаа нөө. Чи мөргөндөө ой. Чи яад лээ. Өсөд чи минь. Чөө ингээ хөдрөн авчихвал наачи өнчгөө. Яа. Эмээ чи хөдрөн авах буруу байна. Түмэлдээ чи хөдрөн авах гэж бодондоо унчих юм да. Түмэлдээ шүү хүчтэй юм байна. Энэ авахчтай нэр нь гартаа хүчтэй байна. Дээр нь ганцхан дараа унчих юм. 5 даваанд төрүүллээ ёо. Орхон минь 5 шиг даваанд төрүүл. 5 даваанд төрүүллээ. За одоо нэг жоохон завсардаг авч яваад. Зөвхөн даваанд дундуур нь реклам жоох яваа. Мөн гэж бодчих та. Рекламыг мөнгө гараад байна. Мөн гараад байна. Оо за төгөөлээ. За шууд 6-ыг даваа. За одоо дахиад хөлийн зэс дээр очиж харна. За отхон бэлдэг на чи одоо хинтээ байна гэж хараадах. Оо дахиад нөгөө нэг синхаа урагтай ноцод өнөөдөр чи яасан сонин өдөр вэ? Яагаад ингэж энэ Баянгарын аврагтай таарад байна да. Юм аврагч гартаа хүчтэй юм болохоор зэрэг нөгөө мө одоо отхон бэлдэгнээс чи хөлдрөлтөй ороораа. Хүчтэй ч юм уу? Бодохгүй шүү. Та нэг хүчээ үзүүлээ заяа. За. Чи яагаад тий гар барыг илгүүлж үлээ те? Хөө авраг юм чи хочдгүй яа тий? Ой. Яа рон чатгүй тий. Улсын ор бүгчин ямар аймаг яг тусам чангараа ядардгүй юм бэ ямар ядардгүй хүн биш шүү. За тугаа төрьё. Оо нөгөө нэг аврагч нь тугаа тойроод хүчит олон бүхийг унгасан авраг маань тугаа тойроод. За одоо хинтээ үзгээ хадъя байна. Одоо нэг өөр хүнтэй нэг үзэх юмсан ганц цагаан сэрэн бод ганц унгах юмсан. Өстө балаа юм болж байна. Яхи харахыг нь яцгаая. Тэр за одоо хөлийн цэц дээр очиж үзье та. Юу чи яагаад өдөртөө үдээ сая хинтээ бүжиг барилж байгаа жоохон гэмтэл авсан шиг байна. Одоо яадаг үлээ нөгөө уцын хаврагтай дахиад үзэлцэх үедээ гайвагаа. За хөлийн зэц дээр отхон бэлэг бүх хаанхын бүхтэй барилдах юм бол Монгол улсын чин отхон бэлэг Баянгар аймагт сүнг харьяат Тэмүүлийн аврагтай барилдахаар болжээ. Дахиад л ямар ядаргаатай юм би яагаад өнөөдөр ингэж бүтгэл дандаа барилдах болов? Тэгэж ярих юм бол чамаас олж байгаа ахгүй. За яг уу. Ингэж байгаас барилдахаас ямар ч арга байхгүй. Барилдан дахиад одоо ганц унагчвал би чинь нэг уцсан авсан болчих гээд байгаа шүү дээ. Отхон бэлэгнээс чинь жоохон намтай барилдахгүй болоод энэ хүний хөдрөл авах юм бол буруу. Хөдрөлөөс доош нь дараад тэгээд өгшрөө зөхөд тэгээд би одоо 21 удаа төрүүлжээ. За одоо 22 ялтаа маань жоо. Тавгах буруу шүү. Отхон бэлэг чинь хангаж авахгүй шүү. Ой чи.
аваад ундаж магадгүй байна. Чүгийа. Би чамаа Энэ аваад чод файттай яасан амар хөхөрч байна би. яасан. Инээд авч чамаа. Яа, инээд авч чамаа. Чоцай. Өчөө. Арай л үрсгүй. Сүүчиг ялтан хүчтэй гэж амтар гарахгүй. Яа. Би чамаас татчих чугаа. Аврагч нь бүс. Одоо даавраад ирж ой чи. Чи шүчээ. Даавраад Өөрийнхөө мэхэнд өөрөө унцлаа. өөрийнхөө Өөрийнхөө мэхэнд өөрөө унцлаа. Нөгөө бүхэн яагаад ч зогсчих. Өөрийнхөө мэхэнд өөрөө унцлаа нөхгүй билээ. Начиж ястаа миний хүү гадна. Хүш. Миний нүд штэ нэр чи харсан уу? Багш байга нууц бай. Ой хаа газар унтсан байлээ гэдэг. Ашгүй. За одоо тэгвэл тэндээч зартан да. Өнөөдөр энэ атхан бэлгэд на чи нэг л жоохон хямар муутай байна да. Энэ дахин 4 удаа унтлаа. Одоо маргааш ямар хүнтэй барилдах юм. За Монгол улсын цагаан сарын барилдааны 250 бүх барилдаж дуустаа. Барилдааны аваргаар Баянхангар аймгийн Адаас хүсмээ хараатай Монгол улсын аварга амар санаагийн тэмүүлэн төрөөж начин отхон бэлэг үзүүллээ. За одоо энэ шагналаа аваарай. За тэнд би ийм сайхан амттай бүргийг бэлгэлээ. Та энэ зүгээр л гэхдээ бас мөнгө шагнал байгаа шүү дээ. Дансаа өгч ирээ. Таны дансанд би хийж өгөх болно. Хэдэн төгрөгийг? Сая 250 мянган төгрөгийг таны дансанд хийгээд дээрээс нь бүхний зургийг өгөөд дээрээс нь та ямар ч л гэсэн энэ утсын авар болж байна. Дараа чи одоо аяга дараа байлтахаар аягаал унчих үү? Дараа нь тэгтээ энэ тэмүүлэн авраг нэг отхон бэлэг начин нэг жоохон харж үзэж барилдгүй юм хэцүү бэ. За болчтой. За одоо чи тусч. Би Зөөж идэ халууцтай шүү. тий халуусах төстэй. За. Манай бичлэг энэ үрээд дуусна. Лайк удаа завт гэж бодоо. Дараа нь дахиад эдэж магадгүй дараа нэг ийм төрөлх багцсан маа. Би начин бодоод отон мэлэг маань авраг болно. За тийм. Дараагийн барилдаанаар юу болох болоо? Тэрийг битэн хэд тусна нааш. 3 дугаар дугаарыг үзэх юмсан. Ай хичээл зав.